За норог бичлэг 200 хэд ч юм уу хүрч байгаа. Тэгээд та хэд яг сонирхолтой байх үүднээс хэлвэл сая хэдэн сарын хугацаанд ер нь бол ишэд хөдөө гадаач их явлаа. Тэгээд олон чимс шинэ юм суралцж чинь. Тэгээд ер нь яг шинэ юм гэх юм бол бас өөр гэсэн тогтсон гэр бүл энтертэй бас болцсон байгаа. Тэгээд өөр гэсэн ингээд олон юмнууд бүтээчгэр бас цаг зав багтай болт юм байна. Одоо утсан буцаад үнцэн хоббигоо сэргээгээд явна. Тэг яг ер нь бол өмнө уулзаж бичлэг зөвлөгөө авч ирсэн хүмүүс маань уулзаад зөвлөгөө авах боломжтой байгаа хаа. Одоо би бас ер нь бол залуучуудтай бас уулзах боломжтой болсон. Тэгээ явандаа яг бас тэр компьютер дээр бичлэг хийгээд илүү ингээд залуучуудад чиглэсэн юмд хийх байх тэр болтлоо. Юуц ингээд хийгээ явж байгаа. Тэгээд альва нэг зүйлийг ер нь бариад ингээд тэнэг гэж хэлүүлсэн чамаагүй, мангар гэж хэлүүлсэн чамаагүй оролдоод ингээд яваад хахаар цаанаас үр шимээ хүртдэг юм байна. Одоо л ингээд бас залуучуудын бэлгийн амьдрал те ер нь тэмхүү сэдвээр бас зөвлөгөө өгөх боломжтой болсон. Усын харилцаануудад яагаад тэгэхээр анх бол эхлэхэд бас хэцүү санагддаг байлаа, ичмээр байлаа. Тэгээ одоо болохоор ингээд өөрөө ч бас ингээд тодорхой хэмжээний гэр бүлийн амьдралтай болоод туршлагатай болоод тэг гэр бүлийн харилцаа гэдэг зүйл дээр ер нь бол арай л ингээ зөвлөгөө өгөх хэмжээнд бас болцсон гэж үзэж болохоор тэгээд би өөрөө тус бурхан бодцоо болохоор биш зүгээр ер нь бол хосын амьдралд бас ямар хуу юм чухал гэдэм бэ гэхээр эрчүүд нь бэлгийн энерги сайн хадгалаас орчвол зүгээр заяа. Тэгэхгүй болохоор эрэгтэйчүүд ер нь яагаад ийм готрон гунамтгай юм чадваргүй тэмэргүй болчт юм бэ гэхээр ер нь бол бэлгийн энергиэрээ дамжуулан маш их зүйлийг алдаад байгаа хгүй. Тэг хоосрол ихтэй, аратналаг байдал ихтэй болчдөг. Энэ бол гэхдээ манай нийгмийн гэлтгүү ер нь бол манай нийгмийн гэлтгүү манай дэлхий дээр ер нь болж байгаа нийтлэг асуудлуудын нэг нь. Дээрэс нь ер нь бол одоо юу гэдэг те энэ бэлгийн энерги хямгадаас орчно гэхээр таашаал багтаа бодно гэсэн үг биш. Харин илүү үр дүнтэйгээр тэгээ дотны харилцаагаа илүү гоё болгох тэр зүйлийг нь зааж өгч байгаа. Ингээ ярихаар бүр би анх ярьж яг ингэж ярьдаг байхдаа бүр нүүр улаагаад ингээд нуугдчихмаар санагддаг байсан зөө. Одоо бол нэг сонирхолтой биш болсон. Яг тэгвэл энэ зүйлийг мангар олон удаа яриад тэг ичтгээ хичээд одоо тэгээд нэгдүгээр нас нөлөөлсөн байх, хоёрдугаар тэгээд угаасаа хийж байгаа зүйлийг одоо би өөрөө цаана гарахгүй бол та нар ямар миний өмнөөс энэ бичлэг хийж өгөх биш. Тэгээд тийм болохоор энэ бол тиймэрхүү зөвлөгөө өгөх хэмжээний чадвартай болцсон байгаа. Тэгээд одоо ямар бичлэгийн цаас нотол чадвар харуулах биш. Тэгээд нэгдүгээр хоёрдугаар болохоор хэлдэж штэ. Ер нь бол та хэд л ингээл олон янзаар ингээ холиод хараад идэг болохоор ажил амьдрал гэж завгүй явсаар байгаад амьдралыг олж харахгүй л болохоос амьдрал ерөнхийдөө цөөхөн үеийн бүтэж байгаа заяа. Нэгдүгээр чанартай эрүүл амьдрал. Эрүүл мэнд бол маш чухал. Та нар ингээ шүдчээ өвдөчээ гэж бодож заяа. Шүдчээ ингээ өвдөж байхад ямар ч гоё ламборгини миний ерөөсөө гоё санагдахгүй. Яс чин эсвэл хөвлчөө хугарцсан яс чин янгиж байгаа заяа. Ямар үед хүн ингээд ямарваа нэг зүйлээс таашаал авдгийг гэхээр ингээ эрүүл саруул байгаа үед заяа. Амьд ингээ байгаа үедээ тухайн зүйл гоё байдаг. Бид ч одоо өөрөө гоё машин дуртай, гоё мотоцикл дуртай, гоё байшин дээр ингээ олон зүйлээс таашаал авдаг гоё байгаль ч юм уу. Гэхдээ би яг эрүүл биш бол энэ хааж намайг аваач гоё санагдахгүй. Нар бодолтой ингээ хөвлчөө хугарцсан сууж ин заяа. Тэгээд хамгийн хурдан машин чам суулгаж ийна байхгүй шүү дээ. Эсвэл нөө чам хэдэн сая доллар өгөө чи тэгтээ маргааш шанц ирэхгүй шүү гэдэг нэг тийм асуудал байгаад байж Facebook дээр яваад байдаг. Тэрнтэй адилхан. Тухайн нэг зүйлийн үнц нь тодорхой хэмжээний цогц утга дээр бүртгэрээ амьдрал дүүрэн тэгш дүүрэн аз жаргалтай болтгоо. Тэгээс мөнгө төгрөгтэй ингээ те баян татгалан болсон ч гэсэн хагцал зовлонгоор дүүрэн бол готрол гүнгаар дүүрэн бол бас яг тэр амьдралыг дүүрэн гэж хэлэхгүй. Гэтэ би танарт мөнгө хэрэггүй гэж байгаа юм биш. Зүгээр ер нь альва нэг зүйлийг заяа аз жаргал гэдэг зүйлийг амьдралыг тэгш дүүрэн байя хүн болж төрснийгөө утга учираа олё гэвэл мөнгө хөрөнгө гэр бүл те энэ эрүүл мэнд үр хүүхэд те ингээд олон зүйлсийг яг тэгш дүүрэн авч явж чадаж гимэн энэ бол аз жаргалтай болж чаднаа.
Энийг бол утнаас тий одоо ялангуяа ингээд тодорхой хэмжээний өндөрлөлт хүрсэн байгаа ш нэг нас нь 40 нас 50 настай ингээд санхүүгийн эрхчлөөнд ч юм уу тодорхой хэмжээний юм хүрээлэл тий заавал юм тий ингээд хагартлаа баяжаагүй ч гэсэн тодорхой хэмжээний нэр хүнд тий гэр бүл ажил албатай болцсон байгаа тэр хүмүүсийн тухайд бол яг юу чухал байд юм бэ гэхээр тий ер нь бол ингээд бүх зүйл л чухал шүү дээ. Тэгэхээр яаж энэ бүгдийг авч явах вэ? Дээрэс нь би өөрөө хүүхдтэйгээ яаж ололцох вэ? Тэгэхээр бэлгийн энерги гэдэг сэдвийг одоо би жишээл багш гэсэн байр суурин дээр очиод танай хүүхдэд ч юм уу бүр ингээд очиргүй чи тийг ингээд загнахгүй ч тодорхой хэмжээний мэдлэг өгж болно шүү дээ. Тэгэхгүй болохоор чи ингээд аав ээжүүд нь хүүхдэд зөвлөе гэсэн чинь бас сайн мэддэггүй тийм сэдв байхгүй юу? Тэгэхээр сүүл нэг мэдж байгаа юм шиг цэцэрэгдэг хитэн гарууд хитэн иддаанууд өмнө хэлдэг байсан. Хэдэн иддаанууд ингээд босон болоогүй юм сурчлаанаас болоод тэгээд энэ амьдрал дээр ингээд өвчин зовлонгийн их усроо тавиад байгаа байхгүй. Тэгээд би жишээ өмнө жишээ нь хэлчихсэн 7 хоног дотн харилцаа 2-оос 3 удаа байх хэвээр 2 удаа ч юм уу дунджаар байх хэвээр гэдэг жингууд энэ өгүүлбэр эхлээс сонсоод үнэн өгүүлбэр шиг мөртлөө алдаатай өгүүлбэр байхгүй. Жишээлбэл хүн ганц бий байх хэрэгтэй байгаа. Одоо 20-оос наснаас ч юм уу 10-д наснаас хойш ч юм уу ганц бий байгаад хийж бүтээгээд энэ одоо амьдралынхаа энергиудыг хүч чадалтай болох, өөрийн гэсэн ажил олготой болох, боловсралтай болоход зарцуулж болно. Тэр үедээ хүн ганц бий байж болно. Илүүдэл энерги хуургаад харин ч тэр зүйлдээ ингээ тухайн зүйлдээ амжилттай болох хэмжээний энерги болгоод хуургаад явагдаж болно. Тэнгууд ганц бий байх болохгүй юм шиг харагдав. Тэр ганц бий байнгут энерги бол илүүдэн заяа. Бэлгийн энерги чи илүүдэн ялангуяа залуу хүмүүс. Тэнгууд тэр энергийг хуургаад өөрийн оюун ухааны энерги болгоод эсвэл энэ хөвлөдөө ингээ илүүдэл энерги хадгалаа сурчгаа. Тэгэх юм бол чи тайвширлаар дүүнэ. Хоосрол баг мэдэрнэ. Сэтгэл санаагаар баг унаа. Хүч чадалтай байна гэдэг тэр зүйлийг нь зөвлөж өгөх хэрэгтэй байгаа байхгүй. Тэгээд хэрвээ ингэж чадах юм бол босон болоогүй хосын харилцаа заяа. Босон болоогүй найз нөхөд, босон болоогүй архитэлт тэр юм ингээд энэ юм хол болчихж байгаа. Дээрээс нь чи оюун ухааны номын мөр хөөж явахдаа ингээд бие махбодын өвд ч гэсэн ингээд тэгээ фитнес центрлийг хичээлэх цаг зав байдгүй гэж болно. Тэнгууд тодорхой хэмжээний бие махбодын хүч чадлыг ч олчж байгаа юм. За эсвэл ингээ ачаалттай ажил мэж хийдэг бол тэг ингээд ер нь бол бид нар ингээ маа нийгэм биднийг ерөөс амраахаа болцсон байхгүй да. Тэгээ өглөө босоод ингээ өдөржингөө ажил гээл тэг ямар нэг ингээл одоо Монголын нөхцөл бол гэхдээ их гоё ажлууд бас ховор штэ ингээл бүгдээрээ л нэг цагаан захтай нэг офис суугаад идэг юм шиг худлаа яриад байх уу те. Багшийн ажил байна уу, эмчийн ажил байна уу. За тэгээд тэгээ зах дээр бараа зардаг байна уу? Монголд бас яж яхад нэг тийм нэр төлөвлөд нь биш тэ ингээл өглөөнөөс ахвал малцсан ч байна уу? Хаач байна уу? Ингээ өглөөнөөс ахвал үдшин бүр хүртэл ингээ завгүй дээрээ дахиад ингээ утас сошиал ингээ янз янз амрах боломжгүй ингээ амьдарч байгаа байхгүй. Тэнгууд ингээ бид нар зөв тайвшрал, зөв амралт гэдэг зүйл байхгүй байгаа байхгүй. Амарж ийн гээл архитектчдэг тэ. Энэ бүх зүйлийн цаана энэ их стрессийн цаана бидний эрүүл мэнд, бие махбодын эрүүл мэнд, сэтгэл санааны эрүүл мэнд эрүүл биш учраас болсон учраас биднээс ингээд зэрлэг балмад байдал тэгээ ингээ үйл ойлголцол ингээ гард юм аа. Бид өөрөө тэгтээ нэг тийм төгсгөөс юм биш гудамжинд гараад л маа нийгэм тэгээ яалчгүй машин барьж юм. Тэгээд машин барахаар стресст чинь эрүүл урал бас хийдгээ би одоо юугаа нөгөө би бас тийм заргачдуу талтай хүн. Учиргүй нэг хүн амтан цод цохоод юм уу би эсвэл зодуу цохиулаад нэг шороонд бас юм аа. Гэхдээ ийм нийгэм бүтээсэн харамсалтай байхгүй. Ийм нийгэм дүр хүүхдүүдэд амьдруулах чинь гэдэг. Одоо би цаашдаа бас өөр ингэсэнтэй өөр хүүхдтэй хүүтэй ч юм уу охинтой ч юм уу болоод явах байх. Тэгэнгუთ чинь болоод явах байх гэж юм болоод явна л та явж байгаа гэх. Тэгэнгუთ гол нь ингээ юу ингээд толгомжж байгаа юм бэ гэхээр ийм нийгэмд бас ингээд аюулгүй нийгэмд бас өөр хүүтэй те нөгөө охин хүүхдээ ингээд төсч хөгжүүлэхийнсаа ингээ явангууд чинь тийм нийгэм бүтээгдэхгүй байхгүй. Тэгэхээр нийгэм чинь нийгмийг буруутгаад улс төр гэж буруутгаад нэмэр байхгүй. Яг гэвэл одоо бидний сонгож байгаа улсын хурлын гишүүнгээ хүмүүс ч бай, ер нь ингээд янз янзын хүмүүс ч бай. Нийгэм гэдэг чинь хүмүүсээр бүрддэг. Тэгэхээр би өөрөө энэ нийгэм эдс бас нэг ширхэг юм бол би өөрөө соён гээрээд би өөрөө хангалттай хүчтэй байвал нийгэмд оруулж байгаа хамгийн том нэмэрхгүй. Тэгээд одоо тэ ингээд болохгүй бүтэхгүй байгаа зүйлийнхаа буруу ямар нэгэн хий хоосон зүйл рүү чихээд нийгмийн буруу, бурхны буруу, аав ээжийн буруу, үүлийн үр ингээд ямар нэг юм руу чихээ суухаасаа илүүтэй учир зүй тогтолыг ойлгоод хорвоог таньж мэдээд соён гэгээрээд явах тусам
Хороо бол хамттай. Одоо тэгээд надад бол би өгшөө болоо гэж хэлсэн нас явагдсан хамттай л байна. Яг бол 18 тад амьдрал ямар байлаа. Одоо 25, 26, 27 тий 30 гээ ирэхэд яг өөрийн гэсэн тогтсон гэр бүлтэй болоо. Тэгээд олон олон зүйл хийж битээ. Ингээ явах тусмаа амьдрал хамттай байгаа хгүй та. Энэ хамтыг бас алдмааргүй байна. Тэгээд дээрэс нь бүх төрөлдөө хөгжмөр байна тий. Эрүүл бай урт наслыг гээл ядуу амьдраад ивэл бас хэцүү шттэ. Ер нь бол амьдрах орон байргүй тэг ингээл гудамжинд гуйлахгүйгаа сууж байгаа бол өдөр болгон хүн амьтанд дээрлхүүлээл осон чорч чадахгүй ингээд явж байгаа. Бид тэ гуйлах хүмүүс юм муухай гэж байгаа биш. Ер нь зүгээр тийм амьдралаар амьдрахгүй хэцүү шттэ. Тэгээд анханасаа тийм болдог хүн гэж байхгүй байхгүй юу? Анханасаа алуурчин болдог хүн гэж байхгүй. Анханасаа гуйлахчин болдог хүн гэж байхгүй. Тэгэхээр бидний нийгмийн бүх харилцаа эрүүл байх юм бол бид нар бүр хангаар цаг одоо ингээд цадтлаа баяжсан хөгжиж яваад юм өндөр хөгжилтэй орн биш ч гэсэн баг одоо тийм байгаа нийгмээсээ бас таашаал авах боломжтой. Эсвэл энэ залуучууд нь хөсөж хөгжөөд тийм эсвэл яг энэ эдгээр насныхны буцаж хүч чадлаа сэргээгээд оюун ухаантай болоо ингээд явах юм бол манай нийгэм бас маш олон зүйлийг бүтээх боломжтой. Тийм. Энэ санаагаа өргөд ноорог бичлэг өндөрлөё. Тэгээд багш нь гэх юм уу юу гэх юм багш нь үдсэн хичээж байгаа. Тэгээд залхмаар зүйлүүд олон гарч ийн. Би бол залхмаар зүйлүүд олон гарч байгаа гэсэн хичээж байгаа. Тэгээд танаар хичээгээрэй. Тэгээд дараагийн бичлэгээрээ уулзъя.